Мөрөөдлийн театр үзүүлж байна. Гэгэн харин баярын өдөрт зориулж дундын бүсгүй дахин тайзнаа. 2 дугаар сарын 8-наас эхлэн 19 цагаас Монголын үлдэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Дундын бүсгүй шоудрам. Хосуудаа зориуллаа. Нэмэх 18. Манайхан нэрээ сайхан найрладаг хүмүүс шүү. Манай эзэн өнөөдөр мягд малчныхаа найрыг хийгээд нут хараадаг найрлсан хүмүүс. За би гэж амт ягав зээд ухтаг шигээл ямар ч очи ирж яаж нэг юм хараад л байж. Хүүе, манай нутгийн өмнө өрд ганц мягд малчин баян гамбах ирж байгаа шүү дээ. Ухтаж авнаа, жоохон долгоно. Сайн байна уу та? Иши. За сайн байна уу? Сайн байна уу? Найр наадам эхэлчихвөө. Эхэлчлээ За. Ахан жоохоо хоцорчлоо. Ажилдаа байж байгаад хоцорчлоо. Зүгээр ахаа. Тий. Гамбаха та яаж ингэ сайхан харагддаг вэ? Хүн ер нь тань шиг амьдрал хүрхэн тулд ер нь яаж ийн ахаа? Ер нь ахан бол нэг хоёр л юмныхаа буйнаар өдий таны амьдралд хүрсэн хүн шүү дээ. За. Байнгын тэр хоёрыгоо дотроо нь шүтэж явдаг юм. За. Нэгт нь ханаа шүтнэ, хоёрт нь хоноо шүтнэ гэж. Аргагүй. Муу хонь хоёрынхоо буйнаар л ийм сайхан амьдрал хүрлээ шүү дээ. За. Ахан ер нь боддөг юм аа. Энэ насаан дуустал муу ханийгаа л шүтэж явна гэж боддөг юм да. Нэг нүдэрээ ханаа харна, нөгөө нүдэрээ хоноо харна. Өөр эмэгтэй хүн рүү ерөөсөө харахгүй. Одоо ямар тань шиг ингэ сайхан баян затгалтай амьдраад ямар над шиг ингэж айлын зас барлаг хийж явдаг байна нэрээ. Зүгээрээ миний дөө. Удахгүй чиний амьдрал сайхан болно. Тий. Ахан ерөөсөө чамд нэг 5 хонь бэлгэлчээ. Хүүе за буйнаа дэлгэрэг. За ер нь дахиад нэмээд 5 хонь бэлгэлчээ та. Хүүе за бүр их баярлаа гамбаха. Гамбах. Дүүн танаас нэг юм асууя гэж бодоод ддаг хөхгүй юу? Та дүүгээ охинтойгоо суулгах ч шүү дээ. Би сайн хүрэн бол чаднаа. Та мэдчихэж шүү дээ. Миний дөө. Ахан 1000 малаа яа гэж чинь дээрээс нь дахиад нэг мал нэмээд яхав тий. Гэтэ ч та сайхан зантай шүү. Манай ичний аастан гэж авах юм байхгүй шүү. Өдөржингөө зодоотой кино үзнэ. Үзэн киноныхаа зодооныг над дээр тушаа намайг өдөржингөө нүдчтэй шүү. Гэвч Наадах чинь зовлон биш ээ миний дөө. яагаад? Чи эзнийгээ эротик кино үздэгүүд нь л баярлж яв. Өдөржин эротик кино үзэл тэрийгээ чам дээр туршаад байвал ямар хэцүү байх вэ? Тэр хүн дормоо зодуулаад нүдүүлээд байжсэн дээр байхгүй юу? Та тийм ээ. Өцөө яшга. Хана, эротик кино гэснээс би чамаа хуурсан штэ. Би ч гэсэн хуурсаа. За 4 сарын 1-ээ. Би 1 сарын 20-нд. Тий. 5 сарын 4-нд бас нэг хуурсан юм байна шүү. Юу дээ? 2 сарын хэдэнд бас нэг байгаа шүү. Тэрийг мартчих санахаараа хэлье заа юу. Гамбах. Дүүн бодоод идэх юм. Та ч бас ариун дуршлагтай тийм ээ. Би бас энэ тентээс хэдэн ямаа аваад өөрийн гэсэн хэдэн ямаатай болох гэдэг байгаа байхгүй юу? За. Ер нь ямаа гэдэг амт чинь нэг удаагийнхаа саалтаар хэдэн зуун грамм сүү өгдөг юм бэ? Хар ямаа нь улаан ямаа нь. За улаан ямаа. Улаан ямаа бол нэг 500 г сүү өгнө. За хар ямаа. Харан ч гэсэн 500 г-ыг өгнө. Тэгвэл ямаа гэдэг амт чинь нэг удаагийнхаа самалтаар хэдэн зуун грамм ноол өгдөг юм бэ гамбаха? Харан нь улаан нь. За улаан ямаа. Улаан нь бол нэг 300 г-ыг өгнө. За хар ямаа. Харан ч гэсэн 300 өгнө. Ялгаагүй юм биш баха. Гүй ахан чамаас яагаад харна вэ? Улаан нь вэ гэж асуугаад байна үгүй л шүү дээ. Улаан ямаа нь ахих нь ямаа байхгүй юу? Хар ямаа нь хин ямаа юм. Харан ч гэсэн ахих нь. За баяа. Хүүхдээр тавтаад. За наригсээ. Ингээд танаа эзэн чинь морь уйдаг үлөө? Гүү. Гүү уйдаг юм уу? Хүмүүс яа гэж. Жилийн 4 өдрийн айлын малыг нь манд зогсдог. Өвөл, цаснаар, зум борооноор, хавар намар баян малын манд зогсоод энэ дээл хувцсанаар солиод өгчихгүй маань. Ерөн сүүлүүд манайхан нарын амьдрал үнэхээр хэцүү болж байна доо. Бид нар ч одоо малыг нь манаа алуудаг. Гэхдээ сүүлийн үеэр нь манайч малгүй боллоо доо. Хүмүүс мал сүргээ цараа суурин газар руу барааддаг болсон байна. Мал байлаж бэлчих газаргүй боллоо нэрээ. Одоо тэгээ сүүлийн үед бид нар малыг манаад байхад ш дандаа биднийг муу жишээн дээр авч дуудаж шин. Одоо жишээний үүдгий. Нөхөр нь архиугаад алиг болох юм бол хөөе маа архич манайхаа минь аа гэх. Эхтэн нэрвээ өглөө босохгүй ажил хийхгүй байх юм бол хөөе ажилгүй манайхаа минь аа гэх.
Хүүхэд нь муу сурах юм бол гой муу сурлахтаа мануухай байна гэх. Би ясам дээр чи хамгийн ажилсаг нь мануухай бид нар баггүй юу? Бид нар байгаа тулдаа энэ мал нь бүр бүтэн байгаа байхгүй юу? Яамаа ч юм дээр хүн баяжих тусмаа нэрээ сонё надад. Удмал нарийн болоод байгаа. Хаяа нэг энэ хаваарах нэг мануухай найзтайгаа уулзаж нэг жаргал зовлонгоо хуваалцах юм да. Одоо юу нэг ганц нэг үлдсэн найз нар мань ороод ирдэгсэн. Нэг хаяа нэг уулзаж нэг сайхан яриа өргөө дэлгэдэгсэн. Миний найз манайх ороод ирлээ. Яа. Энэ манай энийг сүртэй. За юу чи явж байна найз? Яв. Байхгүй нүдэн дээр нэг хон туулгачлаа. Дахиад туулгачихсан. Игдээд хоёр төлөг алдсан гэвстэй. Харин тийм ээ. Гүн манай эзэн найран дээрээ одоо бараг 2 хонлоо. Би ганцаараа гэрээ хотоо манж штэ хөөе. Оо яас хэцүү юм бэ? Чи яаж гад алдчихэ? Яг үтэ харсаар даваа иччих юм чи яах юм би? Өнөөдөр бас ядж хагаад ямар ч салхихгүй өдөр юм аа. Тэгээ салхихгүй болохоор би бүр нэг унжээсэн бүр ямар сүлдгүн гачи байж хий. Үгүй салхитай бол яадгийг? Салхитай үл айзен тачгна штэ. Яа. Бас хотоо өн рүүгээ хэрэг амтаа ойртохгүй штэ. Одоо зүрмээр л юм байна бас наадах чи. Хөөе. Их зэв юм байна энэ чон монитор. Өнөөдөр найз нь ядж хатыг халуунч өдөр юм аа. Найз нэг хотоо хараад хонио хараад байж л. Тэг чи уулаас нэг чон бууж ирж байна. Би ингээд хараад байгаа байхгүй юу? Хараад. Намаагүй мануухай чинээ тоохгүй байна тэр бүр нэрээ. Их тухтай явж ирстэй ингээд хоттой хондоо өргө хоёр хөлөө давуу тэгээ хараад заяа. Гол шилж байгаа айл тарганыг авж байгаа маа. Чи юу хийжсэн? Би хараад байж байгаа юм чи. Нэрэ чи ч хараад байж байгаа л да нэрэ. Тэгээд байцлаа нүг чи нөө аяах ингээд над руу ойртуулаад чирээд ирж байна. Тэгээ миний сүүдэр дор ичж байна бүр ёо. Мангар тухтай ичж байгаа маа. Чи юу хийжсэн? Би хараад байж байгаа шүү дээ. Нэрэ чи ч хараад байж байгаа л да. Харахаас л ямар хашгирах юм биш үү өөр ямар тийм ээ? Өвчтэй юм асуудгийг би яасан. Тэгээд ингээд их тухтай ичж байгаа тухтай идээд ингээд гиз гүзээг нь гаргаад арайад намайг өвчүүгийн түшчээг өгших гэх нь холгүй байна. Тэгээд идээд бүр сайхан цадаж аваад хэсэг сайхан унтчаа тэгээ яваад гэж байгаа. Явахдаа зүгээр явчихгүй хотоо өнөөс ахад нэгийг аваад явчихж байгаа маа бас. Харин тийм ээ сүүлийн үед чоннууд хүртэл манууханаас нэр айхыг болж байна. Сүүлийн үед юм техник чи заяа. Камерч байна гэн дуваа сохортой болж таа гэн гэмэл тавьж байна гэн одоо бид нар улам ажиллаас өөр шахагтаал байж байна. Бүрэл муудаад ш мяарад ш. Дэлхий дээр ер нь манууханаар их ховордож байна ярина. Үнэн шүү. Чи мэдгүй. Бид нар биш үү? Айлын мал манаад байна гэсэн чи бид нар чинь сургалтын төлбөр манддаг юм биш. Тийм шүү дээ тэр малнууд нь хотод сургуультаа сурж байгаа шүү. Үгүй харин тийм гинэж. Сургалтын төлбөр манад одоо бараг сургалтын төлбөрчгүй боллоо доо ер манайх малчгүй боллоо шүү дээ. Одоо тийм хотод моркороо дуудуулж байгаа эндээ ирсэн дээр дээ манай хэлдэг шиг. Тийм ээ одоо бид нар тэгвэл бас нэг жоо ажил төрөлтөө болмоор л байна бас аа. Тийм. Бидний дээрүүд юу гэдэг нэрлдэг байлаа. Цаг сайхан байхад бидний чинь өлзий хүү гэж их гой нэртэй байсан байгаа шүү. Одоо бол биднийг тоологч амтан байхгүй болсон. Нэг мал хонтой хотны захад нэг хатгаж хайж байгаа. Тэгээд мартчихж байгаа шүү. Одоо тэгээ мануухай гэдэг нэртэй. Гэхдээ байна шүү дээ. Бидний нэрийг чи ихэд утгачлаад хэлэх юм бол их гой үеэр нь салгаж хэлэх юм бол их гой юм билээ шүү. За бид нар чи хараа их орноо манддаг юм байна. Мал зүрэг манддаг юм байна. Утгачлал үү шүү дээ. Ман уухай гэсэн утгатай өгч шүү. Чи л өөдрөгөр ингэж бодно да. Бусд нь бол тэгж бодохгүй шүү дээ. Харин тий. Ой, манай эзэн харагдана үнэнгээр. Танаа эзэн сая баярхаад ийшээ орлоо. Тэгин. Их баярхгүй юм а. Ямар юм яана гэвэ нэг юм яриад орсон. Юу гэнэ? Хонныхоо нэг нүдээр нэхтрийг хараад хон нэг нүдээр ихтрийг нь хараад байгаа гинэ юу гэнэ мэдгүй. Хонтой хардаад байгаа мó яагаад байгаа юм? Юу? Нэг нүд нь болохоор зэрэг бярууга хараад хонтой явуулаад мэдгүй би ерөөсөө ойлгоогүй нэг хонин л нэг юм харсан юм баха. Айгүй өвчтэй юм ярина шүү дээ. Тэр чи ингэж байгаа. Нэг нүдэрээ ханиа харна, нөгөө нүдэрээ хонио харна гэж ярьдгийг. Танаа эзэн чинь долир юм уу? За мэдгүй нэг тийм яриад орсон мэдгүй. Ихтер нь бас нэг нүдэрээ хоньны өөрийг нь хараад байгаа мэдгүй. Ихнэртэй хайртай л байхгүй юу та чаавас. Танаа эзэн. Манай эзэн. За одоо намайг энд явж байгааг мэдцээ яана. Миний дөө хоёулаа тэр гураалгаас тө өвсний ард орж байгаад нэг бяцхан уулзаадах уу. Ахын чамд 5 хонь өгөө. Гүй та чи сая хааны жилтэйгээ явж ирсэн мэт дээ. Хонь байхад ханаар яатгий. Явуулсан ч болж байна л да. Гэхдээ цаад хоёр манууха чи ямар эвгүй юм бэ? Яг хүн хараад байгаа юм шиг. Энэ муу хоёр яатгий. Ингээ унгаагаа ичил та.
Энийг ч гэсэн унгана. Би сая хөдлөө. Харин тий. Би одоо жоохон ууцсан юм баримжаа алдагтаад байгаа юм бахта. Ори. Орой. Хүмүүс та нар биднийг арай л дээрлэгч дээ. Бид нар мал сургаж чинь манаа дахад ямар мөгөө дээрлэхгүй. Та нарт одоо хэлэх үгээ хэллээ мэдүү. Яаж дээрлэгч юм бэ чи? Наадад ч угаасаа ийм штий. Ялангуяа манай эз ямар ч тийм өөр юмсэг бусаа. Өөрийнх нь манайхаа хохот хамгийн түрүү даваа гэж унгагаад. Яс дургу үрчтэй харин шүү дээ. Одоо ер нь эдгээр төр хэлэх үгээ хэлж мэдсэн үү? Дэлхийд дээр чи манайхаа нарыг ховордож байгаа гэж шүү. 3 юм хойг ховордож байгаа. Нэгдүгээр арга л ховордож байгаа гэж, мацаалаа ховордож байгаа гэж, манайхааныг ховордож байгаа гэж шүү. Амар өгөөж одоо бидний ажилгүй уулж гэж шүү. Дургу үрээд би бол одоо босгочгүй. Өөрөө ирж авна би гівтэл энэ одоо. Хүмүүс ч өөрснөө болохоор яадаг гэж эрхийнхээ төлөө амар тэмцдэг гэж шүү. Эрхийгэд хүний эрхийн төлөө тэмцээгээ тэр хот суурин газараа хүмүүс жагсаал цугтаа хийдэг гэж шүү. Хэдүүлээ бас нэг хаваараа жагсаал цугтаа хийдэг юм уу яадгийг. Тэгэл та. Манайхаа нарын эрхийн төлөө тэмцээ одоо хоттой хань мөнөд хоороод явдаг юм уу яадгийг одоо нэг холбоо байгууллагад би одоо тэргүүн мэргүүнээр сонгогдох юм уу яадгийг одоо тэмцээ эрхийнхээ төлөө тэмцээ шатгастай шатын мото одоо юу гэж одоо юу гэдгийг одоо нэг Юу шатгастай шати. Чи тэр чөлдурлаад үнс болно. тэгтээ тэргүй одоо би чи миний мод чи одоо ёроолороо муудаад мал ирж чээсээр гад одоо өгөрчөөд одоо доогоор өмгрөөд урах гэж байна одоо би ер нь. Чамаг харин нэг арматур зоож байгаа цемэлчмээр л байгаа юм да. Ой, найз малгайгаа өмсөё. Өнөөдөр айгүй халуун байна. Айгүй бол нар шиш өгшөө. Бас малгай гिचчээ нэг мод зэвэрч хувингаа. Охоо, наа чи надад л малгай хөөе. За маа. За барьж байгаарай. Тэгээ тулж байгаарай. Найз яг толгоор руу чиглүүл. Тэгвэл найз маневр бол байхгүй шүү дээ. За, чигээр бол явчихдаг байхгүй юу? За. Наасаа тулж байгаа амирч Гэлээ чи манайхаа байж чиг уулаа юм биш үү нэрээ? аминд арчаатай байхгүй. Юу вэ? Чано. Гүэ. Энэ лав чано биш. Гэгээ цагаа өдөр сүнсүүд гэж байх уу? Тэгэл хачим чи ихэд явчлаа шүү. Чано биш үү энэ одоо? Юу вэ? Мөрөөдлийн театр үзүүлж байна. Гэгэн харин баярын өдөрт зориулж дундын бүсгүй дахин тайцнаа. 2 дугаар сарын 8-наас эхлэн 19 цагаас Монголын үлдэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Дундын бүсгүй шоу драм. Хосуудаа зориуллаа. Нэмэх 18. Энэ одоо манайхаа юу сүнсүү? Наа чи манайхаа бол биш ээ. Эсвэл манайхааны сүнс юм бол ямар юм бэ? Агаад энэ манайхаа ч гэсэн айдаг юм биш хамаг биений мод босчтоо. Эдний орд чон ирж ирсэн хамаагүй дээр юм байна. Айстаа найз бүх өргөстүүд босчтой бас. Найз айгаад намайг тэрвэч. Яа тэрг угаасаа чи бид нэр чи ингэ дэвхтэй систем жоохон бүтээгдсэн юм чинь. Сүнсайдоо. Чи бас сүнстэй мүү? Ой, Роксима, Дивена. Омот тэнэг. Адх манайхаа ч биенийг айлгаад. Мус судрын синдром отгоо биш тий. За юу вэ наа? Юу гэдэг юм айлгаад зүгээр. Айлгаач гэж бод. Юу айцсан уу? Тэгэхгүй яа тийм. Яа, Усмс чи яатсан. яах юу гэдгийг одоо чон айлгадаг байсан бол хүн айлгаас солиорлж санчсан те. Манайхан байхгүй хэдэн малаа зараад хот руу нөгөөд алга болцсон. Явахдаа нэг ийм сони юм ийж өгөөд. Тэгээ одоо өстө чон итгэл хүн айлгаал тэгээд явчих штеп. Нутаг дээрээ үлдээ юу? Ганцаараа болцсон штеп. Чи ч үлдэн харахад он сүрдмээр болсон байх шүү. Өөрхий манай нутагт үлдсэн ганц эмхтэй манайхаа чааваастаа өөр. Цагийн сайханд чи янз юм байла. Одоо ч дээр манайхаа битгэл дэрдэгч тоохоо байсан. Харин тийм ээ нэрээ. Гэтэ бас Сүч наада. таавал тоон штэ бас. Хин. Ер нь бол гендерийн асуудал их яригдж байна. Та нар судалгаагаар мэдсэн үү? Үгүй. Дэлхий дээр биш үү? Нэг эмэгтэй манайхад хоёр эрэгтэй манайхад ногдчихно гэж шүү дээ. Гуруулаа яамаар ч юм бэ. Бас нэг тийм өсөө үржих тухай бодмоор л байна. Онцгойтой байл та. Яах эргүүлээд байгаа юм яагаад та? Ой. Яса. Хоёулаа ингээд урд уртаасаа хараад хол байж хар нийлж амьдралаа бодвол яасан хөө? Яршка. Оо. Чи бас эмхтэй гэсэндээ наад өнөр мөнөр чинь шал өөр биш үү? Яаж вэ? Өнөөдөр чинь чамайг яргуу ийцэн ямаа ирж хөргөөгөө юу дээ? Тий.
цэцгийн баглаа үнэрч байна. Ой. Алита. Халгаа биш үү? Аа юм аа эмэгтэй манайхаа гэсэнтэй надаас бол нөө шивтэр үнэрч байгаа ш надад нэр. Намайг өдөртөө манайхаа гэж би ажлаа ерөн сүүлүүд хийхгүй гоод би ч өөр амьдтын нурууны маажуур болсон ш. Өдөртөө нэг алаг тарлан буухан ирж нэг шөргөөчөөл тэгэл яваад өгдөг ш. Хөөе тэр хин бэ? Аа манай эзэн. Чаата намайг босцсон байх гэдээ уурлах үедээ заагүй ирсэн. За одоо боллоо. Харж үзье. Миний дөө. Хоёлаа тэр үхэр дэрэгний дэнд очиж байгаад нэг бяцхан уулзаадах уу? Ахын чамд 10 хон нөгөө манай авгаад битээ хэлээрээ. Ой, согтуу толгой. Ихтер чинь байна би. Хин ямар зөв амт юм бэ? Түрнээс хойш гарч гүйдсэн чи хүүгээ иргүүлээд исэн ма хаашаа. За уучлаарай. Өнөөдөр гэртээ онохгүй шүү чи. Вэнт бэ яасан? За миний анаа уучлаарай. Хүү юрчи? Борлогдох нь. Үгүй чи харин хөөрхөн охин байна уу юу? Хой нөгч тэнэгтгэхэд. Миний дөө. Хоёлаа тийшээ очиж байгаад нэг бяцхан уулзаадах уу? Тэгээ. Ахын чамд 10 хон нөгөө. Ави яха. Яа миний дүүгийн нэрийг хэн гэдэг вэ? Манухай. Энэ ямар муухай эвгүй хог вэ? Иш орцтой хөлт найдах шатар юу? Ой, наад чи манай эзэн шүү гэтрүүч бай бас. Яах нь вэ сахилахгүй шүү дээрээ. Одоо цаг цэвэн болохоор хардаш хүн манайхаа хоёр хүртэл хоорондоо одоо уулздаг боллоо шүү дээ. Энэ хоёр одоо уулзаад явал дундаас нь юу гарах вэ? Бүрэтэн гарах юм уу одоо яах вэ? Энэ чинь цаг цөвөндөө биш. Ерөөсөө архийг хэтрүүлсэн хэрэгжилж байгаа байхгүй наа чинь. Өөрийн гэсэн ухаангүй болсон биш тэр хүн гэдэг юм чи. Арх ухаараа. Хүмүүс тэр архийг арай л уух юм а те. Арай уух юм. Яаж? Ямар азар. Хүн болж төрчөөгөө тийм ээ. Чи хүн болсон бол нилээ уудаг байна. Юу вэ? Сахилгаа гэдэг үү? Энэ хэм бэ энэ аливчаад. Манайхны нэг байна да. Энэ сайн байцгаана уу? Юу байцгаана? Бүчи ч одоо яатсан бэ? Тавг антины суур болсон найз. Бүчи ажиллаа хийх байгаа юм уу? Хийж байгаа хажуугаар нь антины суур. Манай эзэн олон анти олон сууг үзнэ гинэ. Яа гоё юм биш үү? Бороо орохоор найз нэстэ алуулж байна. Аянганд нэстэ далжидлаа ахуулж байна. Яаж яах вэ? Амар цахилгаан татна. Цахилгаан татна. Яана одоо эх 7 хоног бороо 7 хоног зүсэрнэ гэсэн штэ. 7 хоног минийг шингэж зогсох нь дээ одоо. Яах юм баг одоо. Гэхдээ чи ч бас явахаас нэг толгой дэрхэн дээр бас нэг дуваа сохор мохор камер тавьчихсан юм уу? Юу юм бас техникчэд бит хоёр одоо удахгүй юу ажилгүй болох гол байна да ер нь. Энд чи юу юм? Чон үргээдгийн гисээ. Үргэж байгаа юм байхгүй. Шүн болохоор нэг хэдэн дингийн ирвэх нэр шаваа. Өөр юм байхгүй. Ингээд хүмүүс чи яасан гоё болчихоо байж байна. Тийм ээ. Шинжлэгдээл ах. За найр. Юу болж байна? Найрах. Найрлаа аал энэ хүмүүс. Ундаг тавилгүй ууж, худаг тавилгүй махад нэгээл хөөрцгөлцгөөгөө ол бах юм. Хүмүүс гэж. Ой, та хоёр нэрээ сонссон уу? Юу? Энэ мянгат малтай болоод энэ найраа хийгээд байгаа энэ айл юм шүү дээ. Эднийх чинь хятад айл гэж шүү дээ. За бити бураад. Нэрээ. Чи бод. Та хоёр бод. Монгол улсад 5 жилийн өмнө орж ирээл хэдхэн малтай байж байгаа одоо 5 жилийн дотор 1000 малчин болсон хятад айл. Сонин бохооз. Одоо энэ замд байгаа битүү хятадууд байдаг гэж шүү. Мал лаал. Одоо хятад хүн Монголд амьдраад маллаад мянгад малчин болчих юм уу? Тэгэхгүй Монголын мянган мал хятад үнэх болчих юм уу? Тийм ээ. Одоо харин эдгээр чи ашгүй харин нэг ажлын байр гарах гэдэг шиг би эднийдэг анкет бүглэх гэж ирээд байгаа байхгүй юу? Бата имэрэтэй чивдээ. Монголоор биш үү нөхөр минь. Тааж тийм баха. Манай эзэн наашаа мордоол гартлаа. Энэ найр тараана гинэ. Яагав? Хайртай эмэгтэйг нь аваа суудсан ш. Одоо тэр хятад хүн чинь тэгээ бас Монгол эмэгтэй хүн аваа суудсан юм уу? Ихгүй яах энэ хоёр чи нэг голдын хоёр. Хичнээн бибиндээ хайртай байлаа. Тэгээд энээсээ саснаас хойш харих уун. Хөөх юм цагаан солиод тусан. Нэг үе орилсон юм л явдیں۔ Вау! Мөрөөдлийн театр үзүүлж байна. Гэгэн харин баярын өдөрт зориулж дундын бүсгүй дахин тайцнаа. 2 дугаар сарын 8-наас эхлэн 19 цагаас Монголын үлдэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Дундын бүсгүй
Шоудрам. Хосуудаа зориуллаа. Нэмэх 18. Хүү яаж одоо бүр яач юу ч ойлгосонгүй. Ингээд нэг орилоод явдгийг. Хотоос анчид ирнэ. 100 г татуулнаа шууд үргээд гин. Оо тийм үү. Чаныг үнэс ганга өргөнөц. Ганга үргэн. Хэцүү болсон байх шүү. Гэхдээ вэ штэ танаа эзэн чинь вэ штэ. Энэ голдоо энэ нутагтаа хүлдсэн цорын ганц Монгол сайхан омогчлоор амьдарч байгаа юм чинь танаа эзэн шүү За дээ. яг зөв. Монгол ахуй соёл гэдэг чинь их сайхан. Яг зөв. Хатагдлаад балдаа явахдаа танаа эзэн мориороо явж гин уурга хаан барьж байна. Морь оон уйж байна. Нүүд сунхтаа хүртэл техник унаа биш. Тэмээгээр нүүдэг жинхэнэ Монгол ёс уламжлал авч үлдсэн хүн шүү дээ. Дааж уугаад ах юм. Үгүй архи уухтаа хүртэл нэрмэл ирэх Монгол архи уудаг хүн шүү дээ. Бид хоёр ч одоо бас сүйд нэг сонирн болсон. Наача саснаас хойш надтай ярьдаг болоод байгаа шүү дээ. Эрдээ вэжсэн чи яри орж хоол идэх солиордгийг наача. Чамаагүй. Тий. Сохтуудаа юу? Тий. Тэрнээс бас баян ярина. Эрдээд нэг бороо орох гээд ахаар нь өвгөө гэрчээ ороод чугсан тэг тэг хажуугаар ороод унтгийг солиорч юм тий. Тэгээд арцаа мусаа явуулаад би юу цусаад цэвэр байдаг Монгол. Ооны бэтний хасан тавиг гэж орсон. Ухаан тардынхаа дунд үлээтэй байгаа чадсан. Ярьчихуу. Өөр хамаагүй яар үгүй зүгээр яа. Хамаагүй ярөө. За. Наад арх тарсаа болоо. Бити соёлоор. What гэмэн? Хоёр гараа буулгаа. Зүрийг буулгачгаа. Болох бид чи манайх байж. Зүгээрээ. Зүгээр ярьлаа шүү. Ой, манай хоёр найзтай танилц. Бити донгос. Ярьлаа шүү тэгвэл. Яри хүнтэй ярьж үзье та. Би тэрийг амар хоёр ядуу хүн байдаг гэж харж байгаа хөөхтэй. Хамаагүй. За, саахан цусч гэнэ үгүй. Юугаа юу вэ нүгөө. За. Наашаа суцгаа хов ярьцгаа. Оо, амар ястаа гоё. Аж амьдрал ямар хуу байна? Одоо шааг их ямаагүй. Шүүгэх мөргөө. Тууг их нохоогүй, пуиг их сүлсгүй удаа шүтээхөө. Хилээд юу. Амны битгок. Айл газраас ирж миний охины толгойг залгих гэж ирсэн анти бай. Гиз. Яа. Анхудаа хүнтэй киноны хэсгээс тоглож үзсэн. Яста гоё юм бэ? Энэний таргаш одоо энэ одсоо үзсний харгаа. Явна. Бикээ ой. Тэнэг мó. Өөрөө явчихсан юм шиг хүн суугддгийн. Солиот аль би сугдаад явъя. Очоо сайхан цөөн зэгсрээд. Эргэлт ангоос бороотод шүү танаад орно шүү. Энэ хоёр чи баг гэр бүл болцсон юм шүү. Оо амар яста амар нэг ийм эзэнтэй болё. Гоё ч юм уу? Тэр хараач тэр. Тоосороо будах нэ. Жинхэнэ Монгол эрх үдэг чи энэ шүү дээ хардаад морнэр сэгээд сайхан босоод салхи татуулт авчих байгааг харж гинөө. Аа морныхоо хоёр талд гуйваад аа. Сайхан Монгол эрх үдэг чинь энэ шүү дээ. Тэгээ чи тийш хардаа. Нотгийн залуучууд найр тараад явчих. Бүгдээрээ мотоцикл унаа. Фүү. Ууцдаг бүгдээрээ морио унаад нажигд л өгдөг байж үлээ. Одоо энэ хараа нэг авдрайлын уралдаа юм уу, мотоциклийн уралдаа юм уу одоо нэр. Тэгэл энэгээр малдаа явна. Би боддог байхгүй энэ чинь элэг зүрхтэй амьтныг эрэг шурхтай техникээр хөөгөөд байж яаж бодох вэ? Нэрийг айцаа. Дээр нэг хоёр хөгшин гэрийн гадаа ингэж ярьж сунлээ. Одоо энэ хөдөө байгаа цэл залуухан Монгол ирчүүдийн амь насыг авч явах хамгийн том дайсан бол энэ хожаа мотоцикл болоод байна гэж хоёр хөгшин ярина лээ. Зуа. Юу? Хаяа, манго манаа хаа. Өчиг намараа. Нарадуушва. Одоо жаалва. Одоо үтэр жаалаа. За одоо явах гэж байна. Ына манаа гажираш үтэр жаалаа. Жаалаа. За явах гэж чамд мод хөөгч юм уу? Одоо жаалаа гэж. Чи ороо жаажаа. Тамна хүналла. Чи ороо зуа. Их давархан шивдэ чи. Манухаа чи харин юу вэ? Манухаа гин. Их нутгаар чамд хөөгдөх цаг нь болоогүй аа. Харин чиний явах цаг чинь болж байгаа шүү. Эцэн амарлаа гинүү. Шал дургүй үргэ ажиллаа чи. Чи бод. Хуучин цагт ямар сайхан байлаа. Монгол нутагт энэ тал дүүрэн мал сүргэнд бэлчээл. Монгол ирчүүд маань морио өмж мал сүргэнд айн яваад тал дүүрэн мал бэлчээл. Тэр
сайхан цаг хугацаа хайчваа. Их нутагт минь эрх дураараа амьдрахад чинь би дэвцсэн шүү. Эрдэнэт мал сүргийн минь дагаад гэдэс затгалан амьдрахад чинь би дэвцсэн шүү. Эмс огттой минь дэр нэгтгэж эрлийц хурлийц төрүүлэхэд чинь би дэвцсэн шүү. Харин энэ сайхан нутгаас минь эцнийг нь хөөнө гэвэл би дэвчихгүй шүү. Тэгээд энэ нутгийн чинь эзэн нь өөрсдөө хаан угаан. Эзэн нь хаан угаан. Харийн газар хүний нутагт инхри хань илбэрт үрийнхээ төлөө хамгийн бага цалингаар ажиллаж амьдарч байна штэ. Тэдний буруу биш ээ. Тэдэнд буруу байхгүй. Дурлсандаа тэд нар чинь их нутгаан орхоогүй юм шүү. Дурнгуцсандаа амьдрахын эрхэнд харийн оронд зовж яваа хүмүүс шүү. Эмээ. Эгвэт энэ эрх мэдэлтэй 76 мануу ухаан Монгол орноо бүднээр нь манад аваад явж чаддгүй юм бол муу нэртэй дуу данстай ч гэсэн мануу ухаан бид нар Монгол нутгаа бүднээр нь манаж үлдээ. Гиншит хором цагга